Шивээс гэдэг бол ер нь зүгээр хөдөлдөг уран зураг юм л та. За би шивээс чинь бандгаа байна. Тэгээд шивээс хийгээд одоо 22 гараад 20 дахь жилээр үзэж гэсэн үг. Шивээсний нуурлаг руу ороод энэс өмнө төрлийн дэс төгссөн зураач мэргэжилтэй Монгол зургийн зураач. Тэгээд хийсэн юм вирус ингээд яс багт нэг насаараа гэдэг шивээс хийсээр байгаа л өөр яг янз бүрийн хоббинууд байдаг. Өөр янз бүрийн давхар хийдэг юм бол байхгүй. Яг зөвхөн шивээс руугаа ингээд амьдралаа зөрүүлсэн юм үү те. Тийм хүн байна. Би одоо Монгол зургийн төгссөн одоо бурхан зурдаг анги гэсэн үг шүү дээ. Бурхан тийм сургууль төгссөн. Тэгэхээр нөө олон цагаар суугаа сурцсан байсан. Тэр мэн миний шивээс хийх одоо энэ ажилд маш их төхөн болсон. Яг тэгэхээр нөө олон цагаар суугаад ингээд хөдлөхгүй амьсгаагаа зөвхөн ойлгоч гэдэг юм ингээд гараа зөв хөдлөх ч үгүй юм. Энэ мэн шивээсэн дээр шивээс чинь бас шууд суугаад ингээд компьютер болчдөг зүйл биш. Маш удаан цагаар суудаг учраас энэ мэн надад маш их хэрэг болдог. За хүн бүхэн ер нь өөр өөрсдийн гэсэн гоё донжтой шивээс хийлгдэг. За тэр нь гоё, энэ нь гоё гэд одоо тэр нь хамгийн гоё ч гэдэг юм уу те. Яг тэгж хэлэхэд маш олон юмнууд байдаг. Нөгөө чиглэлээр жишээ нь ийм жижиг мөртлөө хүн дээр маш гоё цогсон шивээс байдаг. Том гоё ажлууч байна. Бүр бүтээн нуруу одоо гарны ажлууд ч байна. Тэгэхээр ингээд одоо шивээсэн дээр яг тэр нэг гоё гिचх юм бол ер нь жоохон хэцүү. Маш олон шивээс дурдах болно. Шивээс гэдэг нь чи ер нь бол өөрийгөө л үггүйгээр илэрхийлэх тийм ээ. Тийм урлаг واخхгүй ер нь бол одоо хүн шууд би тийм юм гэхгүйгээр өөр дээр өөрийнхөө дотоод мөн чанарыг ч юм уу ингээ илэрхийлдэг тийм урлаг. Тэрийг манайхан бүгд сайн одоо ойлгодог болцсон. Заавал нэг хүн дуурайж одоо нэг гоё шивээстэй гадны од байлах тэр гоё харагдлаа гэл тэрийг дуурайж их шивдэг байсан. Одоо бол тэгж хийдэг хүмүүс байхгүй болсон. Чи бол миний хобби шүү дээ. Одоо удаан хийгээд ингээд ирсэн чинь одоо хоббиний бизнес болоод энэгээр би амьдраад байгаа учраас ингээд одоо бол би шивээс чинь болсон даа маш гоё баяртай байдаг. Тухайн үед бол ингээд мөнгө олохгүй байж гэдэг юм ингээл одоо жишээ нь манай ах дүүнээс чи одоо өөр юм хий бараг л одоо 8 ээж гэдэг юм уу нэг өөр юм хий нэг бол 6 зурч гэдэг юм уу ингээд зөндөө тэгдэг ус би тэгээд ерөөсөө тэдний үгийг авдаггүй өөрийнхөө явсаар агаал тэгээд ямар ч байсан одоо ингээд ард нь гарна гэх юм уу да тэ ямар ч зүйл ингээд энэгээрээ сайхан амьдраад хоёр идэхгүй хоосоо онохгүй сайхан ингээд явж байна. Хөдөөгийн залуучуудад очиод моцикл өөрөө ганцаараа би бас нэвтрүүлэг хийдэг байхгүй юу. Тэгээ ганцаараа моциклтаа хөдөө очингуудаа айлдчаад ахуй соёл моёл танилцаа тий. Тэгээд шивээс яриад тэнд шивээс сонирхдаг хүмүүс байж л идэг байхгүй юу. Хот руу ирээд хин дээр очих уу яах уу зориглох зав заа юм болдгоо тийм тодорч зөндөө байдаг. Тэр хүмүүст шивээсний ойлголтыг бас журмаар хөдөө очиод одоо залуучуудад үнгүй шивээс хийж өгөөд тэрийг нэвтрүүлэг болгоод бас тэгж явдаг. Дөрөв өнцгтэй бол би нэгтээ 5 хошин гоё харагдаж магадгүй. Тэгээд чиний өөрийн чинь нөгөө сүл доод гэж байдаг ш 7 морхны. Хэд дахь одны? 3 дахь одны шанагнаас. Иш талаасаа гэсэн үг. Тэгэхээр чи одоо хонь юм уу? Ямар жилтэй гэсэн үг? Хонь. Би ч тийм юм сайн мэдэн штэ бас. Нэвтрүүлэг хийх санаа төрчөөд эхлээд би бол яг нөгөө хуучин муу шивээстэй хүмүүс байдаг штэ. Тэрийг ингээ янзлах нэвтрүүлэг хийх үү гэж хагаад ер нь би өөрөө нөгөө моцикл унаад хөдөө аялдаг зөндөө одоо Монгол орны бүх аймагуд руу засмал зам тавигдчихлаа ингээд чөлөөтэй байгаа учраас би ер нь хөдөө явъя тэ арай нэг өөр юм бодоо тэгэнгүүтээ нэрээ маш их бодсон. Тэгээ маа найз нэрэн дээр нь яг гой санаа гаргаж дээдсийн үлгээгээд нэрийг хайрласан. Азийн цээжин Монгол гэдэг аавга нэрийгээс илмээрээс ийсэн тал шиг сэтгэлдээ уул шиг хүмүүсийн засархай нэгэ өөмөрт. Докторгийн хумхийн тоос язгааргүй удамд хөргөж орчлон дэлхий үүссэн олон жилийн бүтээгээс омглон Монгол түмний оршиж үүссэн үлгий он цагийн өрсөлдөд үүр дамжуулах. Оюутан байхдаа яг нэг өөрийн гэсэн гаруй зэгтэй болъё гэл айгүй олон янзаар зурж байгаа. Ямар ч гаруй зэгтэй болсон. Тэгээд
бидний гарын үсгэндээ айгүй дуртай нэг юм юу яах юм бол нэлээд чадвар шаардсан ч юм уу те нэлээд угуулзарцсан бас нэг жоохон тийм маягтай гарын үсгтэй. Би тэгээд гарын үсэг бол хүн бүхэнд заавал байх хэрэгтэй. Гарын үсэг бол одоо хүн яаж явж ийн хинбэ гэдгийг одоо яг илтгэжээдэг яг хамгийн гол зүйл бол одоо гарын үсэг болж үлдээд байгаа шүү дээ. Хүү хамтлагийн анх одоо инкүш гэдэг те инкүш маань л ганцхан нэг хуучин шивэстэй байсан. Тэгээд яг бид нар одоо ер нь нэг баг гэх юм уу ер нь болж явж байгаа одоо Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж байгаа хамтлагийг би бас чадах чинээрээ дэмжих гоёх хэвээр тий миний бас нэг үүрэг болчихж байгаа одоо нэг шивэс хийж байгаа хүний хувьд тэгээд би тэд нартайгаа маш сайхан хамтарч ажиллаж байгаа тий олон сайхан шивэстэй боллоо тэд нар маань тэгээд ялангуяа одоо жишээ нь хүн хамтлаг бол рок метал гэдэг том ухтгуун цаана одоо хүннүү рок гэж юм явж байгаа дэлхийн тайзан дээр зөндөө гарлаа одоо цааш зөндөө гарна тийм учраас одоо гадны одоо ямар нэгэн одоо рок хамтлагийн шивэснээс ялгарсан байх хэрэгтэй заавал нэг тэднийг дуурайхтай юм шиг Монгол хэв маяг би өөрөө энэ Монгол шивэсгийн чимиг ерөөдөө нэг дэлхийд нэг болж өгвөл нэг жоох ингээ гаргачих нэг таниулчих тийм зорилготой эхнээсээ ер нь бол яваа. Тэргийг маань одоо манай хүн хамтлагийнхан маань нэлээд гоё тодорхойлж гаргаж тайзан дээр гангарч явж байгаа намаа бас надаараа гангарч байгаа л гэсэн ер нь бол тэрэндээ бол баяртай байдаг. Би хүүхэн талаасаа нэг тийм дотшоо бол биш зөв хэлий гэсэн үгээр хэлждэг сайхан яриул яриад хөөрөлгөөчдөг те. Тэр нь бол жоохон хүнд одоо олонд нээлттэй юм уу те. Тийм л хүмүүс бол наваа харахтаа гаднаас бол за энэ одоо итгээд ч юм уу те ингээл нэг шивэстэй хал зөндлөгөөтэй одоо бас нэг сахал сургуулсан ч юм уу те ингээд энэ жоохон тэгж харах тохиолдол байдаг. Гэтэ би бол шал өөр эсрэг хүн шүү те. Манай одоо эхнэр бол энийг хизээж одоо чи бол одоо ингээд өөр юм хиймээ гэж хизээж тэгж байгаагүй. Тийм болохоор би энэндээ нэгэнд л одоо өөрөө шийдээд алхсан болохоор энэний хадлаа яг гоё тууштай сайхан юмсан.